За сайн байцгаана уу. За энэхүү хичээлээрээ сүүний савны шашиг болоод зүгийн балны савны шашиг гэх ийм хоёр хичээлийг давтгуулнаа. За одоо сүүний савн дээр бид нар цаг хугацаа хэмнэх үүднээс бэлэн энэ сүүний зураг тэгээд одоо санаа авах зорилготой одоо байгаа сүүний савны дизайн мөн сүү компани логог интернетээс татаж авах байгаа. За интернетээс Миний Монголын сүү лого гэдэг хангууд та нарт хэрэгтэй бүх Миний Монголын сүүтэй холбоотой бэлтгэцнүүд гараад ирнэ. Сүүг юу гэж авах вэ гэхээр Milk PNG гэж хайгаад зарим зураг маань нөгөө нэг шууд гэрэлтдэг, зарим маань шууд гэрэлтдэггүй гэдэг олон янз байгаа. Одоо энэ шууд гэрэлтдэг зураг. Энийг татаж аваад шууд энд орлуулахад бол асуудалгүй. За B болохоор энэ хоёр сүүний зургийг сонгосон байгаа. Нэг нь шууд гэрэлтдэг, нэг нь ардталтай фонтой зураг. Хоёулын дээр нь яаж ажиллахыг та нарт харуулна. За ингээд эхний шашгнаас эхэлцгээе. За эхлээд мэдээж дөрвөлжин дөрсөө зурна. Энэ нь арай өөр цэнхэр өнгөтэй баггүй юу? Тэгэхээр өнгийн хуулах аргаар Ctrl Shift V буюу өнгө авахар хэдүүлээ хэлбэр аргаар устгаж сорцгаая. Ингээд өнгийн палетер дээр авчаад маус хоёроо дарахад зураасны өнгө сонгогддог байгаа. Маус нэгээ дарахад үндсэн өнгө маань солигддог бол маус хоёроо дарахад зураасны өнгө маань солигддог байгаа шүү. За одоо энийг convert to curve хийгээд энэ шиг уян баз энэ хоёр болон 1 см-аар 1 см-ийн тойрог бүхий боломжтой болгоё. Өмнөх хичээл дээр үзсэн шиг. За одоо хүрээг нь арилгана. За convert to curve хийгээд шинэ цэг нэмж өгнө. За цэг нэмэхгүйгээр нэг curve болгоод биччихвэл. За юм байна. За одоо сүү компанийн логог ялгаж байгаа. За сүүгийн маань лого ингэж харагдаж байгаа суурин дээрээ. За ийм байгаа. Тэгэхээр энэ логоныхаа зөвхөн энэ хэсгийг ялгаж авъя гэх юм бол квадрат үүсгэлээ. Хоёр зүрсээ дэрийг идэвхжүүлээ, тайралт хийлээ. За энэ дээр маань ингээд лого маань ялгараад ирнэ. За логогоо байршуулъя. За энэ маань арай өөр өнгөтэй харагдаад байна. Тэгэхээр дахиад өнгөийг хуулж аваад ингээ хуулаад авчих. Энэ дээрээ бид нэр яах вэ гэхээр Ctrl G гээд ингээ ялгах чинь. За одоо хоёр зураг хоёуланг нь оруулаад ирсэн. За энэ зургаа convert to bitmap хийгээд effect, adjust, brightness and contrast гэдэг байгаа. Энэ дээр жоохон цайруулаад өгье. За тэгээд object hover clip place inside frame гээд энэ фреймийн дотор байршуулж өгөө. Контролоо дараа дотор нь орчин. За finish гээд лого маань иймэрхүү харагдах нэ.
Энэ хэсэгт нэг юм өмнө хуучин савнаас нь авсан эффект байхгүй. Энэ эффектийг оруулаад өгье. За бисаар пен түлээр ажиллая. Энийг мөн нэшээ оруулж өгнө. Идэвхжүүлэхдээ контрол дараад энэ давхаргийнхаа доор оруулаад өгье. За одоо текст нэр ажиллая. За энэ давхаргаа төгчөөд гэж хэлэхгүй болох зорилготой. Энийг өглөөсөө энийг object за ингээд break apart-ыг 2 салгаад өгчнө. Фондоо сонгоод өгнө. За мэдээж энэ хоёр маань хоёулаа цагаан өнгөтэй. Struct-ны хувьд гэх юм бол ярэ бараан болгож өгье. Зурасныхаа өнгөийг мөн арай цацаа. Миний Монголын сүү объектуудыг төвчүүллээ. Холлолыг бүгдийг харуулжээ. За одоо сүйтрэг. Энэ сүйтрэг. За ингээд сүйдрний тооныг хэсгэж багасгаж болно. 30 50 70 гэх мэтчлээ. Хэдүүлэн 60-таа хүртэл хангалттай. За сарнилтыг нэмж болно. Автомат аргуудыг механик аргаар хийж болно. За ингээд энэ маань арай л их сарнаад байна. Энэ сарнилтыг эндээс ингэж тохируулж болдог байгаа шүү. За одоо доотлын зураасыг ингээл нэмээд өгчнө. Энэ artistic brush төтлөр. Өнгийн цагаанаар за одоо тослог за ингээд шашганы загвар маань бэлэн боллоо. Миний хувьд энэ маань жоохон хоосон харагдаад байсан учраас энэ зургийг дахиад ашиглахаар оролцсон байгаа. За энэ дээрээ хэдүүлээ арай бодиттой харагдуулахын тулд юу нэмж өгье? Gradient нэмж өгье. За энэ өнгө маань хуучин өнгөтэй ижлэгэн, энэ өнгө маань хуучин өнгөтэй ижлэгэн болгож аваад жоохон гүн фон өгч.
Тэнгүүт дүрс маань амлаад ирж байгаа. За одоо энэ дээр хэдүүлээ явахыг хэр яг энэ зургийг орлуулъя. Энэ зураг маань биднэрт арай болохгүй байна гэх юм бол яг энэ хийгдэл гэсэн. Энэ хийгдэлтэй энэ зурган дээр ажиллана. За энийг эхлээд bitmaps convert to bitmap болгоно. За одоо pen төлөө ашиглана. Энэ харж ажил. За энийгээ бүх дүрсийг нэгтгээд цаадлынхаа дүрстэй хамт идэвхжүүлээд огтлсон дүрсийг таарч авах гэдэг орхоо байж байна. За тэгснээр энэ дүрс маань таарагдж ирж байгаа маа. За таарагдж ирсэн дүрсээ object power clip place inside frame гэдэг энэ дотроо байршуулж байна. Object power clip place inside frame гэдэг оруулчлаа. За одоо энэ хуучин зураг устгах чинь. За finish гэдэг. За эхний блок хоёр дахь маань ингээ бэлэн боллоо. За ингээд зөгийн балны шишиг эцгээе. Зөгийн балны шишиг эцгээе. Эхлээд за ингээд 10-12-ийн хэмжээтэй. Талаа хэмжээтэй тэгш үзэх зургийг Ctrl Shift-ийг өнгөө дурын улбар шар өнгөөр сонгож болно. Өөрийнхөө мэдрэмжтэй харуулад тэгээд үүн дээрээ Ctrl Shift цэвэр 6 өнцгт зуръя. За 6 өнцгт дүр шараа бүтчих. За шарыг бодвол за энэ тод улбар шараа. Бодчих. За хүрийг нь устгая. Контур зуръя. Боллоо контур зурлаа. За энийгээ break contour apart гэдэг. Ингээд 11 шиг боллоо. За хуулчлаа. Дахиад энийг хүрээ шугамын ийм болгоод энийг устгаад дүрс үсгчлээ. Одоо хоёулын юм дахиад за энэ устгах чинь энэ маань зөвхөн заахад хэрэгтэй байсан. Ctrl D.
ингээд бүгдийг контрол G нэгтгээд энэ талбар дээрээ байршуулъя. За эндээс хэдүүлээ gradient биш нөгөө transformer ч үсч уусгалт. За энэ дүрсээ object for clip place inside гэ дотор нь байршуулъя. За дотор нь байршуулснаас хараа дахиад контур зуръя. Контур маань хүрээний цагаан өнгөтэй доторх нь object break contour apart. За одоо энэ зураг байгаа. Энэ зургийг би интернетээс татсан хүссэн зургаа татаж болно. За ингээд эндээс хүссэн зургаа татаж аваад ашиглаж болно. За миний хувьд энэ зургийг сонгосон байгаа. Удаа хэдүүлээ хэрэгтэй текстүүдийг бүгдийг бичиж, нэг дор текстүүдийг бичих юм бол арай хэлбэр байдаг. За энэ дээр ингэж бичээд за одоо хоёул хэдүүлээ зөвгийн бол гэсэн текстэн дээр ажиллана. Чар 130 гэснээр орон госно. Тэр зүг юм бол за одоо артлын фоны цайралтыг өгье. Effect adjust Gaussian shade effect blur Gaussian blur. Окей, за энийг төвчүүлж байгаа. Object power clip place inside гэдэг дотроо байрлуулчихнаа. Дэшээ зөөх юм уу багсахаар бол ингээд байрлуулчихна. За хэдүүлээ доотлолт нь бас хэсэг юм хийх болохоор заав доотлолт нь жоохон заа өртөж байгаа шүү. Тэр одоо үнцэн их тэр маань харагдаж байгаа хийж байгаа. За одоо энэ дээр тэгшин зөгт зоръё. За тэгшин зөгтийнхаа өнгийг Ctrl Shift хийж аваад энэний өнгөтэй ажиглахын сонгоод зураасыг устгах юм. Энийг convert to curve гэдэг. Энд curve болгох гэсэн тэмдэг байна. Object дотор convert to curve гэж байгаа. Гэхдээ энэ detail хэсэгт юм байгаа шүү. За энийг идэвхжүүлээд энэ хоёр цэгийг устгах чинь. Тэнгүүд ийм curve хэлбэртэй болоод өгнө. За энийг
Ctrl C, Ctrl V. Ctrl C, Ctrl V гэхэд байрандаа шууд тоглогдно. За энэ дээрээ хэдүүлээ нэг жоохон эффект нэмжүүгээ. Эндээс interactive fill tool аваад нэг хэсгээр нь дарж агаад чирнэ. За чирлээ. Чирчээд энд нь бараан, энд нь цайвар, энд нь мөн саяны бараан, за энд нь цайвар, энд нь бараан. Одоо градиентийг хэдүүлээ арай хэлбэр аргаар өгöd шүү дээ. За эндээс өнгийг арай өөр аргаар өөрчлөе. Энэ өнгийг би авмаар байна. Ингээд сонгосч болно. За энийг дээшээс хашаад ирснээр энэний өнцөг маань өөрчлөгдөх байгаа. За өнцгөө өөрчлөө. Энийг одоо Ctrl Page Down хийгээд энийг жоохон даашлуулчихна. За ингээд нэг хүрээ маягийн юм өсөж байгаа. За одоо энэ дээр биднэрт байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн текстнэр хэрэг болно. Энийг object order to front of layer гэдэг оруулж давхар text change case гээд upper case буюу том болгоод шарангуй бүтээч. Энийг фондын Монгол хэл ёсоор сонгоё. Эсвэл энэ фонтыг Ctrl Shift хийж чад энэ фонтоор сольжуулна. Боломж байсан болно. Эсвэл арай цайвар харагдуулах гэвэл энэ шаруулж болно. За одоо энэ дээр энэ хэсгийг хэдүүлээ бүтээцгээе. За энэ хэсгийг бүтээхдээ тойргоо зурлаа. Shift Ctrl-аар дарж тойргоо зурлаа. Хүрээ шугам хийхэд бол дотгошоо контур өгч. За энийг object break apart break contour apart гэд хийчээд гаднах доторхыг ч байсан бол доторхыг хуулаад авчээ. За гаднахыг хоёулын нэвтгүүлж байгаа. За энэ дүрсийг сонгоод өгөх байгаа. За энийг маань сонгохоор юм болно. Country нэрлэглээ. За одоо энэ дээр хэдүүлээ. Энийг идэвхжүүлж байгаад edit copy properties окей. Ингээд бүх юм маань ингээд энд хийсэн эффектүүд маань бүгдээрээ хуулагдчихлаа гэсэн. За одоо энэ дээр ногоон өнгийг сонгож авъя. Мөн interactive fill tool-ыг ашиглана. За interactive fill tool-ыг ашиглахдаа ингэснээр арай смут болоод өгдөг байгаа. Хүрээ шугам болгоод дэшээ зөгчнө.
За одоо энэ хүрээ шугамны дагуу текстийг байршуулъя. За байгалийн амт гэдэг текст бид нарт хэрэгтэй. За текстээ эхлээд upper case болгочихъя. Байгалийн амт гэдэг текст хэрэгтэй. За текстээ төвчүүлж байгаад fit text to file гэсэн сонголтыг сонгоод энэ дээр байршуулна. За ингээд сонгочлоо. За ингээд текстэн дээр дарж байгаа жир чинь тэгэхээр байршлын юм тодорхойлдог байгаа. Дагуулад энэ тойрныхаа дагуу чирэгдэх байгаа. За боломжтой жирэхгүй бол бас арай өөр зүг рүү бас явчих гээд идэв шүү. За байгалийн амт гэдэг текстийг байршуулчлаа. Одоо харин байгалийн амт гэдгээ монгол хэлээс болгож өгье. Ер нь ямарваа их дээр нэг 3-аас дээш их ашиглах юм бол бас нэлийн замбраагүй харагдах гэдэг. Тэгэхээр болж өгвөл нэг фондороо дагнах, эсвэл нэг өнгөөр дагнах ч юм өөрөөр текстүүд ашиглалаа гэхэд нэг өнгөөрөө дагнах гэсэн юм сонголтуудыг хэрэглүүлэх зүгээр байдаг. За байгалийн амт гэдэг маань монгол хэлээс 16-тай тэгээд upper case-тэй. Сонгоод өгчин. За текстүүдээ цагаанаар бодчихъя. За хоёр талч хэвчүүлж байгаа татвар тойргийг устгалаа. За ингээд энэ их маань бэлэн боллоо. За энийг бүхэлдэн нэвтгчүүлж байгаа Ctrl G хийгээд дэшээ зөөчин. За одоо энэ дээр нэг л тийм хоосон харагдаад байгаас тэгэхээр энэ текстийнхаа хүрээг нь цагаанаар сонгоод хүрээнийхээ зузааны нэмжээ. Хүрээний зузааны нэмээ сүдрөгч. За сүдэр маань нэг талтаа ингээ бүх юмыг айгуу сайхан тодруулаад өгдөг даваа талтай байгаа. Нөгөө талтаа бас зэргийн мэргэжлийн бус харагдах гад байдаг. Тэр алдаануудын засаа явуучих юм л ерөнхийд байгаа гэдэг. За ингээд их маань бэлэн боллоо. Энэхүү хичээлээр их юм сурсан байх гэж найдаж байна. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараа дараагийн хичээлээрээ дахиад илүү олон юм сурцгаая.